Сайн байна уу? Онлайн сургууль зуршлын төвөөс эрхлэн төлөвлөж буй ижүүгийн бодлого болон бодолтууд. Өнөөдөр болохоор ижүүгийн 21 оны 1-р шалгалт мат агсан түвшнийх нь бодлого 2-2 гинэ. Тэгэнгүүтээ бахан комплекс тодтой бодлого юм шиг байна те. Комплекс автгаад дээр 3 цэг А, Б, С гурвалжны орой авсан чинь ийм нөхцөлийг хангадаг авсан юм байна. Тэгэнгүүт энд болохоор нэгдүгээр нэг аргументны үзгийн болохоор 0-2b-ийн хооронд b шүү гэж хэлсэн байна тий. За комплекс тоо гэдэг маань болохоор ерөөсөө a гэх нь b гэсэн a b хоёр нь болохоор бет тоо гэж болно. A нь болохоор язгуур дээр хасах нэг байх хэрэгтэй тий. A энэ язгуур дээр хасах нэг байна гэсэн. Тэгээд ингээд a дээр нэг нь i b гэж тавьчин одоо яхаа хасныг хасдаг нь i гэх юм бол a нь хасныг b нь хасна гэсэн үг. А мэн болохоор 99 дорын тоо хийж болно тэ батархай тавьсан ч болно. Тэнгүүтээ координатын автод болохоор бас ингэж зурах гэдэг байхгүй юу? Ингэж зураад өмнө нь болохоор x гэдгээс нь бол одоо ишгээ x-ийг болохоор тэгтээ нэг чинь нэгээр y-ийг болохоор нэг чинь a-яар гэж тавьчихъя. Нэг чинь a-яар. Тэнгүүтээ хасныг хасахыг гэдэг чинь x-ийн хувьд хасныг гэр ишгээ нэг явлаа тэ. Y-ийн хувьд хасныг гэр ишгээ нэг явлаа гэд энэ зэгийг болохоор хасныг хасгая гэж тавьчихаар. Яхаа энэ өөрөө зүгээр нэг юу гэдэг юм альфа тэнцвэр ч юм уу те альфа тэнцвэр хасныг хасгая гэдэг тавьчаар энэ л одоо альфа цэг гэсэн үг ишигийн вектор гэж бас ойлгож болно те энэ дэр одоо 2 дээр нэмэх нь 3i гэдэг тавьчих юм бол x-ийн дагуу 2 1 2 гэдэг y-ийн дагуу болохоор 1i 2i 3i гэдэг энэ цэг дээр энэ дэр болохоор одоо яхаа бета тэнцвэр 2 дээр нэмэх нь 3i гэдэг тавьчих юм бол нэг тоогоор яхаа өмнө нь болохоор x y гэсэн юм хос хэрэгэлдэг байсан бол тий одоо болохоор бета гэж зөв нэг тоогоор нэг комплекс тоогоор энэ цэгийг илэрхийлж байгаа байхгүй. Тэгээд энэ шигийн юм вектор юм байна гэдэг бас ойлгочихвол энэ дээр болохоор гэсэн чинь альфа бета гамма гэдэг гурвалжны 3 хайрыг тэмдэглэчихье. Энэ 3 тооныхны хувьд гэсэн чинь нэг ийм нөхцөл биелж байгаа юм биш үү гинэ. За дараа нь ясэ. Гэсэн чинь эхнийх нь болохоор гаммаас нь альфа бетаас нь альфаг туйлын хэлбэрт нь бичье тий. Тэгэх юм бол ийм болно гэж тавьчих. Төлөлийн хэлбэрт нь бичья гэдэг нь болохоор за гаммаас нь альфа, хуваах нь бетагаас нь альфа юм. Манай өгсөн байсан нөхцөлч юм болохоор гаммаас нь альфа, бетагаас нь альфа гэдэг энэ мөн шүү дээ. Энэ өөрөө болохоор нэгээс нь а юм байна. Тэнцүү нэгээс нь а. Тэнгүүд бид нар энийг гэх гэдэг. Одоо а дээр нэмэх нь а, б байсан таг болохоор ерөөсөө а юм байна, б юм байна гэхэр чинь язгуур дээр а квадрат дээр нэмэх нь б квадрат болж штэ. Энэ болохоор манай радиус гэсэн үг. Тэ? Ишигээ ингээд энэ нь болохоор a урттай, энэ нь болохоор b урттай гэх юм бол Пифагорын теоремор тий энэ урт нь болохоор язгуур дээр a квадрат нэг b квадрат болж шít. Тэгвэл уртыг нь бүр урд нь гаргаад ирчээ. Язгуур дээр a квадрат нэг b квадрат урд нь гаргаад ирчээ. Тийм бол хаалт дотор юу хэлдэг вэ? a квах нь язгуур дээр a квадрат нэг b квадрат. Нэмгэн a гэснэ. b квах нь язгуур дээр a квадрат нэг b квадрат. Болчихно. Тэнгүүд болохоор энэ хоёр тоо маань болохоор квадратууд дэвшүүлээд нэмэхээр өөртөө гардаг тоо байгаа. Нэг гардаг тоо байхгүй. a квах нь язгуур дээр нэг юм нэг квадрат нэмэх. B квахны язгуур дээр нэг юм нэг квадрат гэж нэмчих юм бол дээрээ a квадрат доор болохоор язгуураас гарч штэ a квадрат нэг b квадрат. Нэмгэнснээ b квадратыг хуваах гэдэг язгуураас бас гараад a квадрат нэг b квадрат нэмчээрээ буцаад a квадрат нэг b квадрат хуваах нь a квадрат нэг b квадрат буюу нэг гарна. Энэ хоёр тог квадрат төвшүүлээд нэг гарна гэдэг чинь энэ чинь тэгвэл юу байх хэрэгтэй байхгүй. Космос тий космос b дээр нэмэх нь яхаа синус b ч юм уу. Синус квадрат нэг косинус квадрат нэг гарна гэдэг тригонометрийн үндсэн юу лээ тэгштэл гэдэг лөө хувирал үндсэн тэгштэл байгаа шүү дээ. Энд дээр болохоор тэгвэл энэ p өнцөг юм байна аахгүй. Энэ x тэнхлэгтээ үүсгэж байгаа өнцөг нь болохоор p өнцөг юм байна. Тэгээд p болохоор эндээсээ ингэж бүтэн тойроод яхаа 0-оос 360 градус гэж болно тий. 2p гэж болно. Аль эсвэл яхаа дээшээгээ ингээд 0-оос 90 хүртэл 0-оос 180 хүртэл тойрыг доош болохоор 0-оос хасах 182-ийн хооронд тойрыг хасах p-гээс p-ийн хооронд байна гэдэг. Эний аль нар нь ч авсан болохгүй юу? Гол нь болохоор нийтдээ 2p үзүүлэх гээд болно шүү дээ. Тэгсэн чинь болгон дээр болохоор хариугаа хэллээ таруулахдаа 0.2p-гээр нь бодоод тавьчихъя гэсэн юм байна. За энэ ингээд нэгээс нь a юусан тийм үү? За энэ дэр тэгвэл болохоор a маань 1 гэсэн үг, b маань болохоор хасныг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэг дээр нэмэх нь гэж хагаад хасныг a гэж юм хардаг юм тийм үү? Тэгвэл болохоор би язгуур дээр a квадратын нэмэх нь b квадрат гэдэг чинь нэгийн квадрат нэмэх нь одоо энэ дээр хасны квадрат гэхэр чинь буцаад нэмэх нэг болж байна тийм. Тэгэхээр язгуур дээр 2 гэсэн үг. Эндээс урталтаа нөгөө r-ийг гаргая, радиусыг гаргая, язгуур дээр 2-ыг гаргая гэхээр энэ дээр болохоор 1 ухааны язгуур дээр 2 хасдаг нь гэж хагаад i 1 ухааны язгуур дээр 2 болчихсон гэсэн үг тийм. Тэгэхээр энэ бол ерөөсөө 2-ын тоо юм байна. За дараа нь болохоор яах вэ гэхээр би ингээд язгуур дээр 2 гэснээ косинус өддөг ч гоо тийм. Нэмэх нь i синус өддөг. За косинус өддөг маань болохоор язгуур дээр 2-ыг
1 буюу дельта талын язгуур дээр 2-оор үрчээр язгуур дээр 2-ыг ухаан 2 ерөөс нь 45 градус гэдэг шүү дээ. Тэр чинь байх гэдэг байхгүй. Тэгснээр синус өдөө маань болохоор гэсэн чинь бас хасны ухааны язгуур дээр 2 буюу хасны тэмдэгтэй язгуур дээр 2-ыг ухаан 2 уул нь 45 градус тэгтээ хасах тэмдэгтэй байгаа даа. Тэгэхээр би энийг болохоор яг өнцгийг авилгатайхан бодож ойлгох хэрэгтэй гэсэн. Косинусын график чинь болохоор тэгтэрээ нэгээс эхлэн тий. Тэгээд явжгаад 90 дээр ирээд 0 боллоо. 180 дээр ирээд хасах боллоо. 270 дээр ирээд буцаатыг боллоо. Тэгээ 360 гэж дижиж байранд харин тэнгууд ингэж үйл явчин тийм үү 2 бигэрээ. Синусийн маань график болохоор тгээс тэгтэр тэгснээ 90 дээр ирээд 1 болно. 180 дээр тэг болно. 270 дээр хасныг болоод 360 дээрээ буцаатыг болно гэж. Тэгэхээр синус өөтөө маань хасах язгуур дээр 2-ыг хуваах 2 байна. Энд дэр 45 байх юм бол язгуур дээр 2-ыг хуваах 2 тий. Бас 180-аас 45 гэдэг энэ дэр 135 байх юм бол дахиад язгуур дээр 2-ыг хуваах 2 ихгүй. Тэгсэн чинь хасах гарнаа гэхээр би энэ дэр болохоор 180 дээр дахиад 45-ыг нэмсэн байна. Энэ дэр дахиад 360-аас 45-ыг хассан байна. Энэ хоёрын аль нэг утгыг маань өөтөө авах хэрэгтэй гэсэн үг. Тий. Нөгөөт нь болохоор бас яхаа язгуур дээр 2-ыг хуваах 2 гэхээр энэ дэр шууд 45 градус байж болж байна. Аль эсвэл энэ дэр 90-ийг байх хэрэгтэй шүү тийм үү? Хасах биш. Нэмэх язгуур дээр 2-ыг ухаан 2 гарахын тулд 45 байж болж байна. Эсвэл 360-аас 45 байж болж байна. Тэгэхээр косинус нь болохоор нэмэх язгуур дээр 2-ыг ухаан 2-тэй, синус нь болохоор хасах язгуур дээр 2-ыг ухаан 2-тэй байдаг гэхээр яг энэ хоёр байж тарах гэдэг байхгүй юу? Тэ? Ерөөсөө 360-аас буюу 2π-гээс хасдаг 45. Ийм байж иж энэ нь болохоор нэмэх язгуур дээр 2-ыг ухаан 2, нөгөөд нь хасах язгуур дээр 2-ыг ухаан 2 гарах юм байна. За би нэг 2π болохоор яг хуу 4-ний гээд ижлэгэн 2-тай оруулгаад 8π болгож чинь шүү дээ. Бахан пик бахан 4 басч юм бол 7 пик бахан 4. За өөдөө бол ерөөсөө ийм байх хэрэгтэй маань 7 пик бахан 4 гэхээр энэ дэр ирээд 7 бахан 4 энэ дэр ирээд 7 бахан 4. Энэ болохоор язгуур дээр 2-ыг гаргацсан байгаа тийм. Энд тэнцүү нэгээс нь i байсныг болохоор бид нар ер нь л комплекс сандэр яаж ажилтдаг тэрийг хийж байгаа л язгуур дээр 2-ыг гаргаад косинусынхаа 4.7π нэг нь i sin 4.7π болгож бичлээ. За хоёр дахь асуулт нь юу гэсэн юм бол гэсэн чинь за ийм байгаа учраас c-ийг бол b цэгийг a цэгийг тойруулан ийм үнцэг эргүүлээд дараа нь гэсэн нэ. За энерийг л ингэж хэлэх гээд байгаа. Координатын систем байна шүү дээ. Координатын систем байгаа. Тэгвэл нэг нь болохоор 1-1-ээр нөгөөд нь болохоор 1-ийг 8-аар гэсэн байгаа тийм үү. Тэгвэл альфа бета гамма гэдэг чинь болохоор 3-3 цэг маань 3 2 маань болохоор 3-1 тийм вектор юм шиг юм байх гэдэг байхгүй юу. Тэгэхээр би энэ дэр гамма тавьчихсан. Энд гамма байлаа, энд альфа байлаа гэхээр гамма ч юм бол ийм нэг вектор, альфа ч юм бол ийм нэг вектор. Тэгээ гаммагаас хасган альфа гэдэг чинь өөрөө гамма дээр нэмэх нь хасах альфа буюу альфаг нь нөгөөд чинь харилцсан векторыг те нэмчин гэсэн үг байхгүй. Ийм гамма дээр альфаг нь ийм вэ байсныг сөрөг болгоод нөгөөд чинь харуулаад нэмчин гэхээр гаммагаас нь альфа гэдэг бол энэ векторын тухай ярьсан яриа гэсэн үг болчихно. Ийм те. Энэ болохоор гаммагаас нь альфа вектор юм байна. Бета маань болохоор за одоо энэ байлаа гэж бодох юм бол яг юм бас ийшиг ингээд нэг бета вектор ажгаад альфаг нь хассан юм чи энэ болохоор бетагаас нь альфа вектор юм. Ерөөсөө гаммагаас нь альфа маань болохоор гамма альфа хоёрын хооронд татсан нэг юм вектор те. Энэ бетагаас нь альфа маань болохоор бас нэг юм вектор шиг бодохоор тийм үү. За энэ векторыг энэ вектор дуусан чинь нэгээс нь i буюу ийм юм гараад ирсэн гэхээр бигсгүй энийг ийшээ эргүүлсэн гэсэн үг болох гэдэг байхгүй юу? Тэ гаммагаас нь альфаг барьж аваад ийш нь эргүүлээд дараа нь ингэж сунгасан одоо би нэг нэж тэ гаммагаас нь альфа хавах нь бетагаас нь альфа тэнцүү язгуур дээр 2-той тэснэ косинус 7π хувахан 4 нэмэх нь i синус 7π хувахан 4 гэж ийм байгаа гэдэг бол би одоо буцаагаад яхаа тэр доотлыг нь үржих болгоод нөгөөд шинэ хчээ тэ бетагаас нь альфа энийг язгуур дээр 2-оор үржээд тэнгүүдээ дахиад яхаа косинус нэмэх нь i синустай 7π хувахан 4 байгаа. Тэгэхээр юу лээ энэ а цэгээс тийм үү c цэг гэсэн энэ векторыг барьж аваад хасах гэх гээд нөө би энэ дээр хасах 7π хувахан 4 үрж гээд нөө тэгжиж нөгөөд шиг үрж штэ өнцөг болохоор ерөөсөө л яхаа эндээсээ ингэж x тэнхлээсээ ийшээ эерэг чиглэл байгаагаад эргээс нь ингэж эргүүлээд байгаа юм чи b болохоор бетагаас нь альфаг нь ийм өнцгөр эргүүлсэн гэхээр юу гэх юм бетаг нь тий b өнцгийг болохоор ийшээгээ 7π хувахан 4 гээд 360-аас нь 45 315 градусаар эргүүлэхээр нөгөөд нь гарах гэдэг байгаа байхгүй юу.
Тэгэхээр би нэг 315 градусаар эргүүлсэн гэж хэлжсэнээс хасах 315 градусаас эргүүлжсэн гэж хэлжсэнээс энэ дээр зүгээр буцаад 360-аа нэмчихэд хөө. Нэр нэмчих юм бол 45 градусаар эргүүлсэн юм болчихно. Тэгэхээр пик ухаан нар болохоор пик ухаан 4 байх нь тий. Энэ дээр пик ухаан 4 байхын тулд 4 нэгтэй явах ба. 4-ний 1. B өнцгийг зааж байгаа үйлбэрээс харахгүй болохгүй манай тий. Энэ дээр болохоор C цэг бол B цэгийг A өнцгөөр төвтэй ийм градус эргүүлсэн. Гэвч B-г нь эргүүлж гарах гэдэг юм уу? B-г бол түл хишээгээ 365-аар эргүүлэхээр C нь гараад ирж шүү дээ тийм үү? Тэгэхээр би энэ дээр 7-ны 4 гэхгүйгээр 4-ний 7 гадах юм байна тий. 4-ний 1 энэ гэхгүйгээр 4-ний 7 π өнцөг эргүүлээд дараа нь тэр цэгээ дээр 4-ний 7-оор эргүүлээд тэр цэгээ дахиад ийм зайгаар өсгөх гэдэг юм уу? Энд дээр ч юм болохоор би ингэж хэлсэн мөрстэй. Гамма гаст нь альфа буюу C цэг гэдэг бол A цэг дээр төвтэйгээр бета гаст нь альфа тий. B цэгийг A цэгээс язгуур дор 2 дахин өсгөх юм байна. Нэмээд нөгөө косинус синустай 7 пик бахан 4 өнцгөр эргүүлэх юм байна. Тэгэхээр ингээд B нь мэжиг, энэ дээр A нь мэжиг, энэ дээр C нь мэжиг. B цэгийг ийшээгээ 7 пик бахан 4-өөр эргүүлчихэд дахиад нэмдэг нь энэ дээр нөгөө язгуур дор 2 дахин өсгөхөд C цэг гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр C цэг энэ дээр бас язгуур дор 2-оор язгуур дор 2 дахин өсгөх юм байна. За эндээс юу юм? W гэдэг энэ болохоор бета гэсэн өөр юм бичиж тэ. Бид өмнө хийсэн маань болохоор гамма гаст нь альфа, бета гаст нь альфа гэсэн шүү дээ. Энийг болохоор нэгээс нь А гэж өгсөн байж байгаа. Одоо болохоор гамма гаст нь бета, альфа гаст нь бетаг олъё гинэ. Тэгж олоход бас нэлээд хэцүү талтай л бах тэ. Ингэж бичиж болох юм. Гамма гаст нь бета, альфа гаст нь бета юм уу? Энийг одоо W гэж жагаад энэний автоматик гэдэг юм ярих гэдэг нь тий. Тэгсэн чинь биднэрт байгаа нь болохоор гамма гаст нь альфа байгаа, бета гаст нь альфа байгаа. Энэ болохоор нэгээс нь аяхгүй. Энийг хоёртлыг нь хаснаар үрчичээд бол гэх юм бол эн чинь AS хасна болчихоо тий. AS хасна. Тэгээд нөгөө талд нь болохоор хас нэмэгтэй гамма гаст нь альфа байгаа, бета гаст нь альфа. Би энэ хасхыг энд доотгошоо оруулж яддаг. Тэгэхээр гамма гаст нь альфа. Энд дээр болохоор хасах нэмэгтэй яхин бета гаст нь альфа гэдэг чинь байраас л болчих шүү дээ. Гамма гаст нь альфа байх нь альфа гаст нь бета болгочих. Тэнгүүдээ хоёр талд нь нэмчихье. Тэгэх юм бол энэ дээр AS хасахныг нэмэх нэг гэхээр хасахныг нэмэх нэг нь устдад A ярих бол I тэнцүү гэснээр гамма гаст нь альфа байх нь альфа гаст нь бета. Нэмэх нь нэг байхгүй юу? Нэгийг болохоор би ижил хуваартай болоход альфа гаст нь бета, альфа гаст нь бета гэж бичиж юм бол энэ дээр чинь альфа гаст нь бета суурьтай. Дээр болохоор гамма гаст нь альфа нэмэх нь альфа. Тэгээ гаст нь бета гэр энэ хоёр альфанууд бол устдаж шүү дээ. Тэгээ тэнцүү гамма гаст нь бета, хуваах нь альфа гаст нь бета. Гэрээ бидний олох гэдэг. Гамма гаст нь бета, альфа гаст нь бета тэнцүүд үл яах юм? Энэ тэ А юм байна гэж гараад ирэх юм шиг. W бол ерөөсөө А юм байна гэж л гарах юм байна. Түүнээс биш нэ альфа, бета, гаммага бид нар яг өөрсдөө болохоор альфануудаа яа энэ чинь 3 дээр нэг нь 2 А ч юм уу те. Бета нь болохоор 2 дээр нэг нь 2 А ч юм уу. Тиймэрхүү тоо өгөөг байгаа штэ. Зүгээр л их нэг ийм харьцаал өгсөн байгаа юм чи энэ харьцаанд ирээд ингэж янз бүрээр гасна гэр үржи нэг нэмий энэ гэж ажиллаж энийг гарахгүй бол угаасаа өөр болох бол байхгүй те. За W-ийн 100 А болсон шүү.